Тэгэхээр магадгүй оюуны мэдээлэл нь бол генер биш. Тэгээд тэр хийгээ дагаж оюун санааны эхлэн тэгж орж ийнэ гэдэг ингээд одоо та тэрийг судалж байгаа шүү дээ. Одоо өр хөрөл яаж явагдаж байна вэ? Яаж тэлд явагдаж байна те. Тэгэхээр энэ дээр та миний ярьсныг бүр баталгаалж юм уу? Эсвэл та бүр тийм биш шүү гэдээ эсэргүүцээд хэлж болно. Та тэр мэдээлэлээ солилцооч. За би бол одоо ингээд нэг өндгөн эвсэл үр бий болж байгаа тэр ихс. Яг үнэндээ бол одоо тэр хий ороод одоо сүнслэг үе ороход бол миний ухаан хөрөхгүй байна л да. Одоо буддын шашны одоо яг энэ манай шашин бол маш гүнзгий нарийн гаргаж ирд юм лээ. Маш их шинжлэх ухааны шашин шүү дээ буддын шашин чинь. Яг ингээд өөрийнхөө шинжлэх ухаантай холбоод бодоод байхад бол яг ийм байх үндслээс гараад ирдээ. За юуны хувьд болохоор зэрэг эвсэл үр маань маш богино хугацаанд олон хуваагддаг. Олон хуваагдангуудаа энэ одоо моруул гэдэг нэг бүтцтэй баластолоо гэдэг баластоцел гэдэг нэг бүтц ордог. Тэрний олон эсүүд маань хуваагдж байгаа нэг юм бүрэнхий хэсэг болдог одоо энэ өндөг шиг. Тэгээ тойрон хэстэй. Дотроо ингэ шингэнтэй. За тэр хэсэг маань бас дахин хуваагдана. Ингээд ихийн ерөөсө эвсэл үр тогтолт бол ерөөсө өндгөн эр үлгийс ороод өндөвчөөс гарсан өндгийс хоёр уулзаад тэгэл 5-6 хоногийн дараа умаад ирж эхлэгдэж байгаа юм. Тэр умаа гуурсан хоолоогоор дамжаад энэ хоорондоо л ерөөсөө эсийн хуваагдал ингээл явагдаад байдаг. Энэ эсийн хуваагдал явагдаад умаан сарс дэрж бэхлэгдэхдээ маш олон 100 мянган эстэй болцсон байдаг. Тэр чинь нэг цаг чинь хэдэн 10 дахин хуваагдаж байгаа. Яг энэ хоорондоо ороод ирэхээр тэгээ өөрийн бүтцтэй болж ирээд тэр эктодерм, эндодерм, мезодерм гэсэн 3 давхрахтай болж эхэлдэг. За тэгэл эндээс одоо бүхэл эд эрхтний үүсвэр бий болоод эхэлнэ.